Монголын эмэгтэйчүүдийн албаноос 2019 онд хүчирхийллийн эсрэг нэлээд олон үйл ажиллагаа зохион байгууллаа. Нийтдээ 21 аймагт 30 гаруй удаагийн орон нутгийн томилт хийж хүчирхийллийн эсрэг, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, гендер суурилсан хүчирхийлэлтэй холбоотой соён гэрэл ажлуудыг нийтдээ 20 орчим мянган хүнд хүргэсэн байна. Тэрнээс гадна олон улсын охидын өдөр зориулаад бид хамтдаа хамгаалыг үндэсний хөдөлгөөн өрнүүлж хүчирхийлэлтэй холбоотой хууль эрхцэн актуудад бас тодорхой саналуудыг гаргаад эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл буюу хүчин төхөөрөмт хэрэг дээр бид тодорхой 5 саналуудыг гаргаад одоо ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Мэдээж олон улсын одоо сайн туршлагыг нутагшуулахад бид бас олон улсын хурал зохион байгуулж, олон улсын экспертүүдийг бас авчирч, санал солилцож, туршлага солилцсон арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. 2020 оног Монголын эмэгтэйчүүдтэй холбоо архины эсрэг одоо тэмцлийн жил болгон зарлаж байна. Өнөөдөр хүчирхийлэлтэй холбоотой асуудал үүсэх, гэр бүлийн дундх хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, нийгэмд үүсэж байгаа нэлээд бараа мэдээлэлүүд бүгд архит дагуулсан байдаг. Архитай хамаатай одоо архитын согтуулалтаа тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах, мөн одоо нийгмүүд хэлсэн архины эсрэг, архины одоо зөв болгосон хэрэглээг хүмүүст ойлгуулах тал дээр соён гэрэл ажлуудыг зохион байгуулахаар бид бэлтгэл ажиллагаа хангаад байна. Тэрний хамгийн ихний ажил нь бид бас архигүй баярын шир уриатай алангуй оны наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажил маань хангаж байна. Айл болгон гэртээ баярын ширээг архигүй засч, хамт олон байгууллага болгон архины эсрэг тэмцэл нэгдэж, архигүйгээр баярслаа тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай одоо болоосоо гэж бид хүсэж энэ уриалгыг хөрвүүлж байгаа. Албан байгууллага, гэр бүл, хамт олон бүх хүмүүсийг уриалж байна. Тэгэхээр 2020 он бол архины эсрэг одоо тэмцлийн жил байх болно гэж хэлмээр байна. 12 дугаар сарын 21-ний 15 цагаас улсын драмын Эрдэнэ театрт архигүй баярын ширээ. Алангуй цөмийн эзэн шалруулах ёслолын үйл ажиллагаа 2019